New гэдгийг аваад үзчихье. Энд дэс blank project гээд. За энэ дотроос яг стандарт. За энийгээ сонгочоод. За ингээд эхний дэлгэц маань. За дэлгэцийг хэсгэж багасгахтаа гар дээрээс контрол хасах, контрол нэмэх гэдэг үйлдэлийг хийдэг. Хасах нь бол жижигэрнэ, нэмэх нь бол томорно. За энэ дээдснүүдийг голцоо ашигладаг. Энэ дотроос хамгийн дөрөвж ашиглах зүйл properties гэдэг зэсийг ашиглана. Тухайн дэлгэцэн дээр байгаа мэдээллийг одоо өөрчлөх, янз бүрийн байдал хэлбэрт оруулах бүх одоо юу гэдэг функцуудын хойшлын properties энэ функцэн дотор байдаг. Дэлгэцэн дээр байгаа энэ эхний бичгийг цөмрөө өөрчлөе. За эхний хичээлгээд оруулчих. Эхний хичээлгээд. За энэ бичсэн хичээлийг өнгө оруулах юм бол энэ яг энэ текст маань идэгдсэн тохиолдолд энэ стил гэдэг энэ хойд хэсгээр property стил дотор байгаа. За энэ зүйлийг харж байгаа та бүхэн энэ дотор ороод за шрифтээ сонгож болно. За Arial гээд. За загвар оруулаад. За өнгийг өөрчилж болно. Цэнхэрч юм. За нэг ийм цэнхэр болгочихё. За ихний хичээл. За том. За энэ бичгэлээ томруулахын тулд идэвхжүүлээд энэ хоошо стил дотроос энэ 45 гэдгийг 48. За бүр 72 болгосон юм байна. За ийм байдлаар авч үзнэ. За тэгэхээр бид нэр слайд нэмэхийн тулд PowerPoint шиг эдгээр слайдуудыг авахгүй энэ хажуу талын тэсн дотор байгаа энэ слайдаа идэвхжүүлээд Ctrl D гэдэг командыг өгнө. За маус хоёроо дарах юм бол Ctrl D гэдэг нь дубликат гэдэг байгаа. Дубликат гэдэг. За энийг гар дээрээс Ctrl D гэдэг өгч шээ. Тэгэхээр тухайн слайд маань хуулигдчихна. За энэ слайдн дээр юу хийх вэ гэхээр эхнийх нь хичээл эхлэх гэж оруулсан бол одоо бид нар дээдснүүдийг авч үзнэ. За эхний авч үзэх дэс маань текст гэж байгаа. За энэ текст caption гэдэг болохоор текстээ бичих. За текст сонгож бичих. За энэ дээр одоо цахим хичээл гэдэг ч юм уу. За цахим хичээл гэвчихье. За мөн ялгаагүй энийг хичүүлээд шрифтээ томсгоод skin font 36 болгодог. За энийг ингэсэн тохиолдолд бичсний дараа слайдн дээр нэг ташаа буцааж нэг дараад хаашаа ч хамаагүй зөөвөрлөж болно. За захин хичээл. За дараа чинь текстэн дотроос 3 төрлийн текстүүдийг одоо энэ text intro box гэдгийг бол ихэвчлэн баг энэ хичээлд нэг хэрэгэлдэггүй. Яг ихэвчлэн юу хэрэглэл text caption, text animation гэдэг хоёрыг хэрэгэлдэг. За text animation гэдэг нь бол хөдөлгөөнтэй текст оруулж ирэх. За ийм орж ирнэ. За ийм цонх гарч ирнэ. За энд дээр захим хичээлгээд оруулчих. За усгийн фонт. Чинто бас бот болгоод. За ийм захим хичээлгээд. За энэ бол одоо хөдөлгөөн текст гэсэн үг. Энд дээр дараад үзэх юм бол энэ хоод цонхон дээр яаж ажилтгийг харж ин цохон хөдөлгөөн текстээ оруулахдаа text animation гэдгийг сонгох юм байна. За дараагийн цонхол одоо энэ shapes гэдэг. Shapes-ийг бол одоо манайхан бүгдээрээ мэднэ. PowerPoint дээр түгээмэл ашигладаг. За суур болгох, янз бүрийн хэлбэр дүрс гаргах гэдэг. За энэ дээр
shapes дүрсээ аваад дотор нь үгээ бичиж болно. За энэ бол яг PowerPoint-тэй ижилхэн үйлдэл хийгнэ. За энэ програм дээр shapes дүрсийг өөр юунд ашиглах гэхээр дараа button гэдэг зүйл дээр ашиглана. Яг button гэдэг товчлогыг заахтай shapes дүрсийг. За яа. За түүний дараачих нь objects гэсэн зэс байгаа. За objects гэдэг бол дотроос түгээмэл ашигладаг хоёр зүйл байдаг. За энэ rule over caption, rule over image гэсэн энэ хоёрыг ашигладаг голцоо. За энэ юу юм бэ гэхээр текст мэдээлэлээс зураг юм уу текст мэдээлэл гаргадаг. Ийм командууд байгаамаа. За жишээл rule over caption гэдгийг авчээ. За ийм цог гарч ирж байна. За энэ слайдад томсгоё. За энэ яадаг вэ гэхээр өргөлөөр area гэдгийг одоо энэ хичээл гэдэг дээр тавьчих. Хичээл гэж тавьчаад за одоо энэ хичээл гэдэг үгэн дээр очих юм бол дараа чинь одоо текст мэдээлэл гарах хэвээр. Гээд за энэ ингээд томруулаа харуулъя. Үүсгүй танигдахгүй байна. Тийм учраас энийг текст өөрчлөхийн тулд хоёр дарж ороод идэвхжүүлээд за энтероос арай л гэдгийг сонгочихё. За мөн үсгийнхээ өнгийг улаан болгоод за бас загвар оруулчих. За тэгээ шрифтийн болохоор 36 добор томсгоч. За энэ дээрээ дахиж дараад за энэ мэдээллийг энэ хичээлийнх араас гарч ирнэ гэж тооцоолъё. За энэ цахим хичээл гэдэг дээр тодорхойлчихъя. За одоо энэ хичээл гэдэг дээр rule over area гэдгийг аваад байршуулад ингээд харахаа энэ цэнхэр хүрээтэй тунгалаг шаргаж байгаа учраас энэ дэр нэг удаа дарсан тохиолдолд хойдлын цонхон дээр style гэдэг дотор style, fill гэдэг дотор за factive гэдэг байгаа энийг тэг хөв болгоод void гэдгийг нэг тэг хөв болгоод авчих юм бол энэ хэсэг маань тунгалаг болчихно. За энийг ингээд ашиглачээ. За дараагийн команд маань rule over image гэдгийг авъя. За энэ тэгэхээр шууд эхлээд зургаа сонгох хэрэгтэй байгаа. За ямар зураг сонгох вэ гэхээр цахим хичээлтэй холбоотой юм чинь. За ингээд авчи. За ингээд зураг томор ороод ирсэн тохиолдолд дэлгэцээ жижигруулан контрол хасах гээд за энэ зургийнхаа стандарт алдагдуулахгүй тулд shift-эн дээрээ дарж агаад нэг булангаас нь чирч жижигрүүлнэ. За одоо ингээд контрол нэмэх гээд слайдад хамруулад rule over area гэдгийг энэ цахим хичээл гэдэг дээрээ тааруулж доод талын томор бичсэн. Цахим хичээл гэдэг дээр тааруулаад за ийм үү ялгаагүй хүрээтэй харагдаж байгаа бас хүрээгийн тэг болгоно. За тунгалаг биш энэ цэнхэр фонт харагдаж байгаа учраас энийг бас тунгалаг болгоно. Тэг болгоод. За ингээд энэ хоёр команд нь болчихж байгаа. За дараагийн зэс маань хойдлоо. Interactions гэдэг. За энэ дотор болохоор button гэдэг тослоор байдаг.
За энэ яг энэ эхний button гэдэг товчлуурыг голцоо авч хэрэглэнэ. За энэ button гэдэг товчлуур маань ямар учиртай товчлуур гэхээр слайднаас слайд хооронд шилжүүлэх одоо холбоос хийдэг товчлуур. Нэг үсний одоо бид нар програм дээр очихоор одоо энэ жишээлбэл програмууд дээр файл, edit, view, insert гэдэг програмууд байдаг. Ингээд ороод үзэхэд дотроо задаргаатай байдаг шиг ийм товчийг хийдэг ийм товчлуур байгаа юм button гэдэг. За энийг нэгдүгээр слайд руу шилжүүлэхийн тулд холболт хийж болно. Эсвэл дараачийн 2 дахь 3 дахь слайд гарч ирэх юм бол дараачийн слайд руу холбож өгч болно. Тэгэхээр энэ button бас өөрчилж болно. Button гэдэг үгийг монголоор өөрчлөхийн тулд button-га нэг дараад ингээд идэвхтэй байгаа тохиолдолд хойтлын стил дотор энэ button зэс өөрөө идэвчээд гараад ирсэн байгаа юм. Caption гэдэг. За энэ дотороо энэ button-ыг товчлуур гэж өөрчилжээ. Товчлуур гэдэг. За мөн ялгаагүй идэвхжүүлж байгаа үсгийн фондыг арай л болгоод за өсгний өнгийг зинхэр өнгөөр өгчтэй юм. Харах өнгөөр өгч. За ингээд товчлуур авсан юм чинь нэгэн тийм товчлуурыг өөргийг хэлж өгье. Энэ товчлуурыг дарсан тохиолдолд хичээл эхлэх гэдэг нэгдүгээр слайд руу шилжих ийм командыг цөмөрөө хийцгээе. Ингийн тулд property стил гэдгийн хоолд хайталд нь actions гэж байгаа. Actions руу оронгууд за ингээд хүмүүс болохоор андуураад байдаг ийм л юм байна гэд энэ артлын гүйлгэх хэсгээр очоод дээшээ гүйлгэнгүүт за ийм цонх гарч ирж байгаа шүү. On success гэд. За үүн дээрээ дараад үүнийхээ jump to slide гэдгийг сонгоод гараад ирэхээр слайдны заалтууд доотлолт нь өөрөө гараад ирдэг. Одоогоор зөвхөн нэгдүгээр слайд байгаа учраас нэгдүгээр слайдтай холбогдно гэсэн. Яг энэ зөвхөн энэ слайдыг үзэхийн тулд шалгаж үзэхийн тулд өнөөдөр одоо энэ саяны түрүүнээс хойш хийсэн энэ үйлдэлүүдийг харахын тулд яах вэ гэхээр компьютерийнхаа гар дээрээс F8-ыг дарчна. Зөвхөн энэ слайдыг ажиллуулж үзэх гэж байгаа. За F8-ыг зөвхөн дарж үзье. За нөгөө animation text маань орж ирсэн уншаад явж гин. Захин хүчил гэсэн үг маань орж ирсэн. За улаан дээр нь очие. За очлоо. Захин хүчээр суралцах 5 хүн амжилт хүсье гэдэг нь гараад ирж байна. За ингээд курсор холдонгууд алга болчих чинь очингууд гараад ирж байна. За дараачихын dot animation-ийн текст захин хүчил гэдэг дээр текстэн дээр очихоор нөгөө зураг маань гарч ирж байна. Захин хүчил. За очлоо. Гарлаа гэдэг. За үүнээсээ товчлуур дарлаа. За энэ товчлуур дээр яагаад дараад ажиллах байгаа юм бэ гэхээр зөвхөн 2 дугаар слайдыг ажиллаж байгаа учраас зөвхөн энэ слайдны л үйл явцыг харуулна. Тэгэхээр дараачийн слайд руу шилжих боломжгүй учраас товчлуур маань ажиллаж байгааг яаж мэдэх вэ гэхээр ингээд курсор очихныг бол дөнгө нь хойшиж байгаа. За тэгвэл энийг бүтнээр нь ажиллуулаад цөмөрөө үзье. Бүтнээр нь ажиллуулахын тулд гар дээрээс Ctrl Enter гэдэг товчийг дарна. За эхний хичээл. За хоёр дахь юу руу орлоо. Хичээл дээр очие. За 5 хүн амжилт хүсье. За энэ зураг мэдээлэл гарч ирж байна. Текстнээс зураг мэдээлэл, текстнээс текст мэдээлэл гэдэг хоёр командыг зурсан. Дараачих нь слайд хооронд шилжүүлэх товчлуур. За одоо товчлуур дээрээ даръя. Эхний хичээл гэдэг. За бүтнээр нь ажилласан тохиолдолд ингэж гарч ирж байгаа юм байна. За 3 дахь слайдыг авцгаая. 2 дахь слайдын дээр очныг дараад Ctrl D гээд дубликат хийгээд тэгэхээр чинь 2 дахь слайдыг тэрчгээр нь копидэд авчих байгаа гэсэн үг. Энэ дээр байгаа зүйлүүдээ за бүгдийн төр авчи одоо 2 дахь слайдын дээр байгаа учраас энэ мэдээлэл бүгдийг за идэвхжүүлэхийн тулд яах вэ гэхээр бэлэгцснийхээ слайдныхаа дурын хоосон хэсгээс маусныгээ дараа чирэнгүүд бүгд автоматар идэвхжин. Delete-ээ дараад окей гингүүд бүгд устчихна. За 3 дахь слайд маань ингээд хоосон болж байна. За тэгэхээр хойтлын нэг зэс үлдсэн одоо
Media гэдэг. Энэ ямар зэс юм бэ гэхээр за энэ зэснээсээ зураг дуудаж оруулж болно. Дуу оруулж болно. Видео оруулж болно. За хөдөлгөөнд зураг оруулж болно. За мөн HTML5 гэдэг одоо анимашн гэдэг нь хөдөлгөөнтэй интернетийн хүчээс гаргасан янз бүрийн татаад авсан зургууд байдаг. За тэр зургуудыг бас оруулж болох нэ. За зөвмөр эхлээд зураг оруулж үзье. За зураг оруулъя. За энэ зургийг сонгоод авчи. За зургийг жигсрүүлээд энэ тавьчих. За дараа нь медиа гэдгээс дуу оруулж ирье. За эндээс нэг аяар оруулж. За дуу маань ороод ирчлээ. За энэ дээр нэг бас нэг нэмэлтээр нэг зүйл хэлэхэд дуу хаана орчих вэ гэж одоо PowerPoint-оор бол энэ тэмдэг гараад ирдэг. Энд бол хаана ордог гэхээр энэ доотлын таймлайн гэдэг байгааз таймлайныг 2 дарангуут зам гарч ирнэ. За тэгэхээр бидний сая оруулсан дуу маань энэ байна. Слайд маань энэ байна. Зураг маань энэ байна. За энийг ажиллуулж үзье гэх юм бол энэ уншуулж болно. За зогсооч. За ингээ явж байхад тухайн зураг маань харагдахгүй байна гэдэг чинь зам дээрээ энэ богинохон байгаа учраас энийгээ чирээд энэ дуутайгаа ажиллах юм болгоод өгч болно бас. За ингэж багсгаж хагаад тэгэх юм бол энэ аяа яваад дуустлын зураг маань алга болохгүй байх нэ. За дөрөв дахь слайдыг авчи зөвөрөө. За мөн илгаагүй контрол D-гээд авчаад. За энэ таймлайныг буцаагаад яаж доошоо оруулах вэ гэхээр хоёр товш чинь. За доош орчинд буцаагаад нэгтэй хоёр товшоо гаргах чинь. Хоёр товшоо доош оруулчихна гэсэн. За дөрөв дахь слайдын дээрээс бүх зүйлийг идэвхжүүлээд устгахчээ. За энэ дуу орцсон учраас хоёр дуутай юм оруулахгүй. Би тав дахь дөрөв дахь слайдын дээр оруулах видео бичлэг оруулах гэж байгаа. За видео хэрийг сонгох гарч ирнэ. За хаанаас оруулах вэ? Браузероос сонгохтой хийн. За ийм нэг бичлэг оруулж ирье. За бичлэг маань ороод ирлээ. За бичлэгээ энд байршуулъя. За одоо энэ бичлэгээ яаж уншуулах вэ? Энэ дээр дараад ажиллахгүй. Зөвхөн энэ слайдыг шалгаж үзэхийн тулд F8-аа дараад үзье. За бичлэгээ явуулахын тулд за бичлэгийнхээ плей хэсгийг уншуулна. За ямар ая байхгүй учраас энэ дээр доор нь зөөлөх ая дэвсэж өчрч болно. Тухайн хичээлийг хэрэглэдэг учраас. За тэгэхээр ерөнхий гол зэснүүд маань энэ байгаа. Ердөөс бол энэ хэдийг ашиглаад та нэг удаагийн бүрэн цахим хичээлийг хийх боломжтой гэсэн үг. Тэгэхээр энэ дээдлийн зэснүүд дотроос энэ publish гэж байгаа. Publish руу ороод хамгийн ихний publish to computer гэдгээ сонгоно. За publish to computer. За ийм сонгох гарч ирнэ. За энэ цонхон дээрээс хоёр янзаар хадгална. За энэ HTML5 буюу SVF гэдэг өргөтгөлтэй байна. Одоо энэ дээдлийн publish as гэдэг дотор хамгийн ихний цонхон дээр. За энийгээр хэрвээ хадгалах юм бол за яг хаана хадгалахаа яг тодорхой зааж агаад хадгалаарай. За ямар нэртэй хадгалах нь доотлолт нь орж ирнэ. За энэ дээр одоо ингэчээ л да. Латинаар биччихье. Хичээл 2 гэж тавьчих. За энэ 2 дахь хичээл учраас. Тэгээ хаана хадгалах гэж байгаа нь доор харагдаж байгаа. За одоо энэ компьютерийн хол яхан документийн Adobe Captivate Projects гэдэг дотор яхна хадгалагдах юм байна. За тэгээд энэ HTML5-аар хадгалчих юм бол HTML5 гэдэг өргөтгөлтэй. Ингээ publish хийнгүүт хадгалчихна гэсэн үг. Энэ яадаг вэ гэхээр интернет сайт тавих байршуулах зорилгоор тавигдана хадгална гэсэн үг. За энийг хадгалаад үзэхэд төмөрөө за энэ Adobe Captivate гэдэг дотроо нэг шинэ фолдер аваад
Publish гэж. За. Хадгалаа одоо зөмөрөө. За нэгдэх байдал маань одоо энэ тухайн интернет хүчнээс шалтгаалаад Google Chrome-той болох Chrome, Mozilla бол Mozilla дээр чи ингэж ажиллаж байна гэсэн үг. За ингэж. Тэгэхээр энийг цөмөр харцгаа яаж харагддаг вэ гэхээр document Adobe project гэдэг дотор ороод хичээл 2 гэдэг нэртэй энэ байна. За нэгэд үзэх юм бол ийм загваруудтай гарч ирж байгаа. За тэгэхээр интернет одоо энэ доотлогийн 2 интернет үйлчлийн тэмдэгтээ энэ хоёроос аль нэгийг тухайн вебсайт маань өөрөө таниад шууд аваад орчих боломжтой гэсэн үг. Ерөөсөө нөгөө танихгүй эсвэл дөрөвтлэн таарахгүй байх ойлголт байхгүй. Ингэж интернет хадгалдаг юм. Энэ дөрөвтлэн тав хүн харж байгаа хойд HTML гэж бичсэн байгаа. За HTML дөрөвтлөл гэнэ. За тэгвэл яг хичээл бид нэр яг яаж хадгалах вэ гэхээр дахиад publish руу ороод publish to computer гээд за энэ лүгөө орцгоё. За энэ HTML 5 SPF гэдгийн доотлолт видео эсвэл Xtable гэж байгаа. Энийний Xtable-ийн сонгоно. За Xtable буюу Excel файл болчихж байгаа. За ялгаагүй нэрийг өөрчлөхгүй яг энэ прожект дээр хадгалъя гээд. За энэ доотлолыг зэсэнд байгаа zip files full screen гэдэг байгаа. Тэгэхээр энэ full screen гэдгийг сонгож энэ яг тэгэхээр дэлгэц дүүрэн автоматар өөрөө тохирно гэсэн үг. За өөр бусад зүйлд оролдохгүйгээр тэгээд publish хийчихье. За ямар хөвчл усны зөмөр тэгээ харъя. За документ руу ороод хичээл 2 гэдэг нэртэй маань энэ хойно. За одоо энийг нийгэд үзье. За нийгэд хүнд дэлгэц дүүрэн гарч ирж байна. За эхлэх сэдв зорилт хичээл 1. За энэ дэр зурган дээр очих зураг мэдээлэл, бичгэн дээр очивол бичгэн мэдээлэл. За хичээл 2 дээр очивол энэ хөдөлгөөнд зураг ороод иж 3 дээр орж ирвэл нэмэлт өргөдөлтөй зургууд гарч ирж байгаа гэсэн үг. За энэ дэр одоо тест энэ удаа давхар тесттэй зүйл ороод ирсэн байна. Submit гээд. За тэгэхээр интернетэд байгаа ийм өргөдөлтөнд таарсан файлуудыг энэ дэмжиж явуучих боломжтой гэсэн үг. За ийм файлууд байдаг юм байна. За тэгэхээр ингээд нэг хичээл цагаан хэмжээний цахим хичээл гарч ийн гэсэн үг. Тэгэхээр тухайн хичээлийг та хэр их хэмжээнд хэдэн слайд за ямар хуу материал ямар агуулгатай оруулах вэ гэдгийг та өөрөө сонгож хийж болно гэсэн үг. За энэ дээр би зүгээр энгийн аргаар хийсэн маш энгийн нэг ганц хичээл үзүүлээд энэ удаагийн хичээлийг дуусгая. За энд за ийм файлаар хийсэн. За нэг хичээл байгаа. Энийг зөвхөн орж үзье. За сэдв галтуул ингээд зураг оруулсан эхлэх. За ашиглах заавар гэдээ оруулцаад өгсөн. За улаан өнгөөр бичсэн ингээд улаан өнгөн дээр очвол мэдээлэл гарна. Доогоороо зураас улаан өнгө болвол цаашаага мэдээлэл задарна гэсэн. За энэ хүүхэнгийн дүрсүүгийн тэмдгэн дээр дарахад дараагийн мэдээлэл рүү орно гэдэг. Одоо хичээл ашиглах энэ цахим хичээл зааврыг оруулах шин. За эхлэх гээд. За галтуулын тодорхойлж явж гин улаан өнгөн дээр очлоо галтуул гарч ирлээ. Шургамал гэдэг улаан өнгөн дээр шургамал галтуулын зураг гарч ирж байна. Бэлхмал энэ дээр бэлхмал. За галтуул гэдэг доогоор зураас толгонгод задаагаа орж ирж байна. За энэ нөгөө доогоор зураас та. За энэ доогоороос зураас энэ үгэн дээр очиж цаашаа яаж задрах вэ? Энэ нь баатан байгаа юм. За энийг дараагийн хичээл дээр дэлгэрэнгүй тайлбарлаж өгье. За галтуулыг ерөөсөө 3 хэлбэрт хуваадаг гэдэг одоо үүсэх байдлаар нь гэхэд дотор нь ам цавь бэлхалтыг гэдэг нь дэлгэрэх хугацаагаар нь бэлхэж байгаа удирч байгаа гэдэг чинь маш энгийн байдлаар тайлбартайгаа зурагтайгаа. За магмын найрлагаар нь болохоор лавих гээд давхраад гэдэг давхраадыг дотор нь 50 бэлхалтын дэлбэрэлтийн гэж хоёр хуваадаг гэдэг ингээд нөгөө саяны рөлөөр имиж гэдгээр аваад ийм гоё болгочихж байгаа. За бөмбөр маягийн гээд
Тэрс шалгалт гэж цаана электрон тест. Тэгээ одоо энэ тестийг бас дараагийн хичээлдээ би заах болно. За тест нь энэ шууд ажиллаад үзүүлчихье. За энэ одоо харгацуулах юм байна. За тест хийж дуусангууд хариу нь гараад ирнэ. Авах оноо авсан оноо хийзүү гэсэн даалгавар нийт даалгаврын хувь гээд хичээлийг дуусгах уу эсвэл хариултыг харах уу гэдэг аль хариултын зөв байсан нь дээр гараад ирж байна. За ингээд харчих боломжтой. За ийм хичээлийг цахим хичээл гэдэг юм байна. За ингээд өнөөдрийн хичээл дуслаа.